Бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд манай монголчуудын дунд энэ нурууны өвчлөл, бүслэгийн нурууны өвчлөл, суудлын мэдрэлийн дарагдал гэсэн юм өвчтэй хүмүүс бол маш их болсон байгаа. Над дээр ирж үзүүлж байгаа хүмүүсийн дунд ч гэсэн одоо энэ 10 хүн тутмын одоо 6-аас 7 нурууны өвчтэй хүмүүс ирж идэг. Тэгэхээр энэ нурууны өвчлөл, энэ суудлын мэдрэлийн дарагдал энэ одоо юунаас олж үүсэт байна? Яагаад энэ манай монголчуудын дунд энэ нурууны өвчлөл ингэж ихсэд байна вэ? Энд авах арга хэмжээ ер нь ямар арга хэмжээ авдгийг, эмчилгээ юу хийдгийг, яаж өөрчлөсөн сэргийлдгийг, тэгээд юуг анхаарах ёстой юм гэдэг талаар ярих гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг бэлтлээ. Өнөөдрийн ярих сэдэв маань нурууны өвдөл зөөврөөс хэрхэн ангижрах вэ гэдэг сэдвээр ярихнэ. Нурууны өвдөл зөөвөр бол ер нь ямар шалтгаантай байдгийм бэ гэхээр хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна л да. Сүүлийн жилүүдэд энэ манай монголчуудын дунд ажил хөнгөвчлөгдсөн, байнгын суугаа ажил хийдгээс шалтгаалсан иймэрхүү энэ үе мөчний өвдөлт, нурууны өвдөлт бол маш их болоод байгаа. Тэгэхээр энэний шалтгаан бол ерөнхийдөө нэг хэд хэдэн хүчин зүйл бол байж байна л да энэ. За хамгийн ихэнд нь бол энэ хөдөлгөөний дутагдал гэж. Энэ хөдөлгөөний дутагдлаас болж үүсэж байгаа нурууны өвчлөл завар бол маш их болсон байна. Дан ганц нурууны өвчлөл гэдэггүй үе мөчний өвдөлт, мөрний өвдөлт, хүзүүний шохоожилт, хүзүүний хөшөлт, өвдөлт, даралт ихсэх гэл зүрх судасны өвчлөл, ходоод хоол уусруулах хэрэгтний өвчлөл гэл янз янзын иймэрхүү өвчлөл энэ суугаа ажил энэ хөдөлгөөний дутагдлаас бол маш их хамааралтай болж байгаа. Тэрний нэг жишээ нь бол энэ суудлын мэдрэлийн дарагдал, энэ нурууны өвчлөл гэж. Тэгэхээр бүтэн өдрийн турш ингээд суугаа ажил хийж байгаа хүн, хөдөлгөөн хийхгүй байгаа хүн бол бүслэгийн нуруунаас дээш бүх чин нурууны хамгийн доотлын үеүүдэд ирж идэг. Дайлангуяа энэ L5, L4, L5, S1 гэдэг энэ доотлын энэ 3 үе дээр бол энэ дээшх энэ бүх чин толгооноос доошх энэ бүх чин энэ доотлын хэд үеүүдэд ирж идэг. Энэ үеийн дээр ирж байгаа энэ ачаалал, энэ жингийн ачаалал ингээ байнгын ингээ суугаа байдалтай байгаа тэгэхээр энэ удаан ингээ сууснасаа болоод үеийн зөөлөн эдийн хит их суулт, шахалт, үеийн зөөлөн эдийн хатуурл гэдэг юмд хүргэж идэг. Тэгээ энэ яваандаа энэ зөөлөн эдийг хит их хатууруулаад ирэхээр энэ шиг юм зөөлөн эдийн цүлхийлт гэдэг иймэрхүү асуудлуудыг үүсгэждэг. Тэгээд энэ 1-2 жилийн хугацаанд ингээд суугаа ажил хийж байгаа хүмүүс бол энэ суудлын мэдрэлийн дарагдaltaй нурууны өвчлөлттэй болцсон байж байгаа шүү. Энийг анхаараарай. Тайлбараа энэ сүүлийн жилүүдэд манай монголчуудын хувьд бол энэ хөдөлгөөний дутагдал, суугаа ажил бол маш их болцсон байна шүү. Компьютерийн ард суудаг, байнгын жолоо барьдаг, эсвэл байнгын зогсоо ажил хийдэг энэ өсчин тогооч нарч гэдэг юм. Тэгээд энэ совлогч нарч гэдэг юм. Ингээ байнгын зогсоо юм уу суугаа ажлын хэм маягтай байгаа ийм хүмүүст маш их тохиолдож байна. За тэгээд дараагийн нэг асуудал нь бэртэл гэмтэл гэж. Яг уу тэр болгоны суугаа ажилтай бас харьцуулахад бол тэр болгон бас их тохиолдоод байдгүй л дээ. Тэгээд ер нь бол бэртэл гэмтлээс шалтгаалсан бас энэ зөөлөн эдийн урагдал гэмтэлтэй хүмүүс, нурууны бас хугаралтай ийм асуудалтай хүмүүс эднэр нь бас нэг хэдэн жил ингээд даймжирч удаж архагшиж явсаар байгаад бас нурууны хүнд хэлбэрийн хөвчлөлт хүргэж байгаа юм асуудлууд бол бас байж идэг. За тэгээ хөдөлгөөний дутагдал энэ суугаа ажил гэдэг энэ хоёр бол ерөөсөө хамгийн нэг номерын шалтгаан болсон байж байгаа. За тэгээ дээрэс нь энэ хөдөлгөөний дутагдaltaй энэ суугаа ажилтаа уялдаад хэд их таргалалтаас бас болж байна. Хүн хэдий их хүнд жинтэй байх тусам нуруунд ирэх ачаал төдөж их болж идэг. Тэгэхээр хэд их жинтэй байгаа, хэд их богино хугацаанд харгалж байгаа, ер нь их удаан хугацаанд харган хүнд жинтэй байсан хүмүүс нурууны өвчлөлттэй болцсон байж идэг. Над дээр ирж үзүүлж байгаа хүмүүсийн дунд ч гэсэн хэд их илүү жинтэй хүмүүст бол энэ нурууны өвчлөл бол маш их байж идэг. За тэгээд төрөлхийн гажиг гэж байна. Яг нь зарим хүмүүс энэ төрөлхийн бас энэ үе түнхний мултралтай хүмүүс, нурууны төрөлхийн бас асуудалтай хүмүүст бас нурууны өвчлөлт бол хүрж идэг. Иймэрхүү төрөлхийн бас асуудал бас байна. За тэгээд дээрэс нь бөөр давсагны өвчлөл, энэ доод биеийн архаг хүүтэн өвчлөл гэж. Уламжлалт ангаах ухаанд бол энэ ерөөсөө энэ бөөрийг бол ер нь усан махбодтой хүүтэн эрхтэн гэж үздэг. Тэгээд энэ усан махбодтой хүүтэн эрхтэг ингээд дааруулаад хөргөөд байх, хүүтэнд ингээд даарад байхаараа тэрнээс үүдэлтэй нурууны өвчлөлт бас хүрэж байна. За тэгээд бөөрийн архагсан өрөвсөл, давсагны архагсан өрөвсөл гэдэг юм уу. Энэ дотоод эрхтнүүдийн архаг өрөвслөл өөрчлөлтүүдээс болоод эмэгтэйчүүд нь нөгөө сарын тэмдэг алдагддаг.
Иймэрхүү асуудлуудаас бас болоод энэ нуруунд бас өвчлөл дагаж үүсч идэг. Зарим хүмүүс энэ нуруу өвдөд байна гэдээ нуруугаа эмчлүүлээд байдаг. Гэтэл асуудал бол нуруунда байхгүй, дотор эрхтний асуудлаас болоод хүндэрсэн хэлбэрээр дагсан, хавсарсан зовөр нуруун дээр илэрж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. За тэгэхээр иймэрхүү шалтгаануудаас болоод энэ нурууны өвчлөлд бол хүрж идэг байх нэ гэж. За тэгэхээр энэ зурган дээр харуулхад бол эхний энэ зураг байж байна л да. Энэ эхний энэ босоо зурган дээр бол энэ нурууны өвчлөл үүсэж байгаа, дөнгөж үүсч эхэлж байгаа үеийн зураг гэж. Байнгын суугаа ажил хийж байгаа 1-2 жил юм уу суугаа ажил хийцэн хүнд жинтэй хүмүүс, хөдөлгөөний дутагдaltaй байгаа хүмүүс, арх ихсэн өрөвсөлтэй хүмүүс ингээд нуруугаар нь өвдөж эхлэхдээ ихэнх үедээ чилээд байдаг, хөшөөд байдаг завөр илэрддэг. Тонгойж бүхийгэд юм уу удаан сууж агаад босоход эсвэл удаан хэвдэж байгаа босох иймэрхүү үед л чилээд байдаг, нуруу чилдэг, удаан зогсож байгаа үед иймэрхүү завөр чилж мэдрэгдээд үе чилээд байдаг. Тэгээд нэг жоохон хөдөлгөөр гайг болчдөг ч юм уу. Иймэрхүү завуртай байж байдаг л да. Тэгэхээр энэ үед хүмүүс ерөөсөн төдийлөн бол тоодгүй. Яг ингэж байгаа зүгээр болчдөг гэл. Тэгэхээр энэний цаана шалтгаан нь юу болж байгаа вэ гэхээр яг энэ хэсгээр байгаа энэ зөөлөн эдийн хидэх зүлхийлтэнд ороод ирэхээр энэ зөөдлийн эдийн цагирган бүтэц гадна талаас эхлээд ингээд сэмэрч урагдаж эхэлж идэг. За энэ үе дээр энэ нурууны энэ одоо энэ шараар энэ зүрсэлц энэ нурууны суудал мэдрэл байна л та. Энэ суудал мэдрэлд бол тухайн үед бол хүрээгүй байж байгаа учраас хонгороо юм уу гуйруу дагсан өвдөлт бол энэ үед бол байдаггүй. За нурууны булчин бол үе чангарч байдаг. Эвгүй хөдлөх юм бол бас жоохон чилж өвдөх гэдэг. Удаан хугацаанд бас зогсоо байхаар энэ чилээд байдаг, хөшөөд байдаг. Иймэрхүү завуурал илрээд яваад байдаг. Гэтэл хүмүүс энэ үед бол ерөөсө тоохгүй явсаар байгаа дараагийн хүндрлийн эхлэлийг бол энэ үеэс эхлээд тавьчихдаг. За тэгэхээр энэ бол одоо босоогоор харсан зураг байна. Энэ бол ингээд хажуу талаас нь харсан зураг байна шүү дээ, тэ. Тэгэхээр энэ хажуу талаас нь харахад бол энэ цагирган бүтэц ингээд зах хэсгээс ингээд энэ хэсэг дээр бол ингээд сэмрэл өгөөд ингээд эхэлж идэг л да. Ингэж нурууны өвчлөн бол энэ үеэс ингэж эхэлж идэг. За тэгээд энэ үеийг тоохгүй, эмчит үзүүлэхгүй, эмнэлэг тандахгүй, эмчилгээ хийлгэхгүй ингээд чилж хөшөөд байна гэж яваад байдаг. Тэгээд энэ байдал ингээ хүндрээд ирэхээр нөгөө нурууны чинь цагирган бүтэц гадна талаас эхлээд сэмэрч эхэлж байсан бол гүндээ хүртэл одоо сэмрэлт тэгээд бүр урагдлаг эхэлждэг. Илэрхий ингээд MRI зурганд юм уу эрент харагдахаар юм илэрхий урагдлаг эхэлждэг. Тэгэхээр энд юу болж байна вэ гэхээр доторх гэлэн шингэн энэ урагдсан зүлхийсэн тал руу ингээд гэлэн шингэн бол ингээ хазаацсан байж байгаа бүр зүлхийгээд хазаацсан. Тэгээ энэ үеэс эхлээд ингээд энэ нурууны энэ одоо энэ шар мэдрэлээр үзүүлсэн байгаа нурууны мэдрэлийг шүргэж дарж эхэлждэг. Тэгээд эндээсээ болоод нөгөө хонгороо өвддөг, гуйруу өвддөг. Иймэрхүү завур бол энэ нурууны гүн зөөлөн эдийн гүн зүлхийлтийн үед илэрч эхэлж байдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ үеэс эхлээл хүмүүс за эмчилгээ хийхгүй бол болохгүй юм байна. Эмчит үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэд энэ үеэс л хүмүүс эмчит хандаж эхэлждэг. Гэтэл зарим хүмүүст бол ингээд эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй бас хэд хүндэрсэн байх бас эрсдлийг үүсгэсэн байж байгаа. Тэгэл энээсээ эхлээд ингээд шүн нойр хүрдгүү, шүн унтаж чадахгүй, хөвцсөн ч гэсэн өвдөд байдаг, босоо байсан ч өвдөд байдаг. Зарим хүмүүс одоо ингээд үзүүлэх гэж ирж байхдаа хүртэл одоо 4 хөлөлц одоо мөлхөж ирж үзүүлж байгаа хүмүүс ч хүртэл байж байгаа шүү дээ. Ерөөсө босоо зогсохоор л өвдөд байдаг. Тэгээд яаж ч хөвцсөн, хөдөлсөн, суусан ерөөсө байнгын өвдөлттэй болчдөг. Тэгэхээр ийм хэлбэрийн үед бол ингээд нурууны энэ мэдрэлийг бол шахаад зүлхийгээд бүр шахаад дараад эхэлсэн байждаг. Тэгэл хонгороо өвддөг, гуйруу өвддөг, иймэрхүү хүндрээд эхэлждэг. За гэтэл энэ үед хүмүүс эмчилгээ хийлгээ төр зур зовроо бол намдаачдаг л та. Нэг курс эмчилгээ хийлгдэг юм уу? Эсвэл сэргээн засах уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ энэ төр хийгээд бас гайгүй шиг нь бол зоврон дарагдаад гайгүй болчдөг. Тэгээ зоврон дарагдаад эхлэхээр хүмүүс одоо зүгээр болчлоо гэж ойлгоод яг энэ үед дээр бол нэг эмчилгээ хийлгсэн болол аял алга болчдөг. Тэгэд ингэж явсаар байгаад зарим хүмүүс одоо нэг жилийн дадаг гэж бодод байдаг л та. Нэг жилдээ нэг удаа өвдөхөөр нь л ирж эмчилгээ хийлгэдэг. Тэгээ бусд үед нь тоодгүй. Тэгэд ингэж байхаар ерөөсөө дараа нэг өвдөхөөр улам зовөр нь хүндрээл эхлэхэд идэг. Тэгээ ингэж хүндэрж явсаар эцэстээ одоо энэ 3 дахь зурган дээр адилхан энэ доторх гэлэн шингэн урагдлынхаа завсраар ингэ бүртрээ гараад ирдэг. За энэ үед бол нөгөө эвэрхий үүссэн байна гэж хэлж байгаа шүү дээ. MRI зураг авахулаад тэгэхээр дийлэгтэй хүмүүс одоо L4, L5, S1-ийн энэ завсар энэ хоёр үед дээр бол эвэрхий үүссэн байна гэж байгаа хүмүүс бол маш их байж байгаа MRI зурган дээр. Тэгэхээр энэ үед юу болдог байх нэгээр хиддэг шахагдаад дарагдаад ирдэг зөөлөд хатуурал өгчдөг гинтийн одоо хөдөлгөөн юм уу хүнд юм өргөх
эсвэл гинт одоо хий гიშгэх, хазгаа гიშгэх, унах, бэртэх иймэрхүү асуудлуудаас болоод ингээд энэ зөөлөд хатуурчин зөөлөд чинь урагдлогод урагдлын завсраар гэлэн шингэн бүлтрээд гараад ирдэг. Тэгэл хүмүүс нуруунд юм орчлоо гэлдэгддэг. Нуруу руу юм орчлоо. Яг юм орсон юм шиг ингээ юм хавчуулагдсан юм шиг тэгж өвддөг байхгүй. Яг тэр өвдөлттэй тэр хэсэг тэр. Тэгэхээр тэрний цаана юу болж идэг вэ гэхээр доторх энэ зөөлөн идийг чийгэлж идэг, уян хатан болгож идэг энэ гэлэн шингэн энэ урагдлын завсраар яг энэ шиг ингээ бүлтрээ гараад ирдэг. Тэгэхээр энэ үед бол физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ нөгөө янз янзын эмчилгээнүүд хийгээд төдийлөн үр дүн гарахгүй байх юм талтай болцдог шүү. Хүмүүс энийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ үед бол ерөөсөө зарим тохиолдолд мэс засал хийлгэхээс өөр аргагүй болцдог. Байнгын өвдөлтөд ерөөсөө ямар ч эмчилгээ хийгээд байдаг үр дүн гардаггүй, өвчин намдаах тариа хийгээд ч үр дүн гардаггүй. Иймэрхүү тохиолдол бас энэ үеэс эхлээ болдог шүү гэдгийг бас анхаараарай. Үеэс эхлээд ингээд хүний ингээд нурууны өвчин зовөр бол ингээд энэ үеэс эхлээд маш хүнд хэлбэртэй орцсон байж байгаа. Тэгээд мэс засал хийлгэх заалттай болчдөг. Тэгтэл хүмүүс одоо мэс засал хийлгэхгүй эмчилгээ хийлгэе гэж яваад байдаг хүмүүс бол яг энэ үед бол байдаг л да. Яг хөө зарим хүмүүст бол эмчилгээ хийгээд бас зовөр сайхан намдчдаг. Ихтэл цаад шалтгаан бол арилахгүй хэвэндэл байждаг. Яг хөө зовөр бол гайгүй сайхан намдчдаг. Гэхдээ энэ зөөлөн эдийн завсраар нурагдлын завсраар гараад ирсэн энэ бүлтрээ гараад ирсэн энэ гэлэн шингэн буцааж орно гэдэг асуудлууд бол маш хүнд. Бараг л тийм боломж бол ер нь байдгүй. За тэгээд мэс засал хийлгэх нэг хэдэн шалтгаанууд бас байна л да. Ямар тохиолдолд зайлшгүй мэс засал хийлгэх вэ гэж. Зайлшгүй мэс засал хийлгэх шаардлага гэж байна. За мэс заслын заалт гэж бас байна. Тэгэхээр ямар тохиолдолд зайлшгүй хийлгэх ёстой вэ гэхээр 5 хүчин зүйл байна л да. Шүнжэнгөө өвдөж байгаа ямар ч тохиолдолд байнгын өвдөлттэй байгаа. Өвчин намдаах им хэрэгэлсэн ч гэсэн, өвчин намдаах тариа хийлгэсэн ч гэсэн, ундсан ч гэсэн, хөвцсөн ч гэсэн, боссон ч гэсэн, сууж байгаа ч гэсэн байнгын өвдөлттэй байгаа бол. За тэгээд аль нэг одоо зүлхийсэн, одоо энэ баруун тал руугаа зүлхийж эвэрхий үүсэн юм уу, зүүн тал руугаа эвэрхийлж зүлхийсэн юм уу, тэр талын хөл өвдөж байгаа, аль өвдөж байгаа талын хөллийн булчин сулралд ороод хатангэрсэл өгж эхэлж ивэл. За тэгээд дээрээс нь үлмий дээр өсгий дээр зогсож чадахгүй байвал. Ямар ч тохиолдолд үлмий дээрээ зогсож чадахгүй, өсгий дээрээ зогсож чадахгүй. За тэгээд түрүүний хэлсэн ерөөсөө ямар ч эмчилгээнд ерөөсөө үр дүн гарахгүй байгаад байвал ерөөсөө энэ зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай. Хүмүүс бас тэрнийг бас ойлгох хэрэгтэй. Зайлшгүй мэс заслын заалттай болцоод байдаг. Тэгэл энэ тэнд очиод хүмүүс янз янзын тийм ч юм сайн гин, ийм ч юм сайн гин гэл өөр дээрээ туршаал яваад байдаг. Бас тэрнийг анхаарах хэрэгтэй. Тэр хүмүүст би одоо зайлшгүй мэс заслын заалттай болцсон юм уу? Яацын гэдгийг бас мэдэх хэрэгтэй. За тэгээ зайлшгүй мэс заслын заалттай болцсон ч гэсэн мэс засал хийхгүй бас нэг хэд хэд өвчин зүйлүүд бас байдаг л да. Нөгөө сахарын асуудалтай хэд бас нас нь өндөр болсон мэс заслын бас ая даахгүй ч гэдэг юм уу. За тэгээд мэс засал хийгээд бас төдийлөн үр дүн гарахгүй бас тиймэрхүү бас асуудлууд бас байна. Яг тэр нэг үений асуудал биш болсон, 2 3 үений асуудал болсон. Дан ганц зөөлөн эдийн эвэрхий биш болсон. Яс сургалт, зөөлөн эдийн хатуурал бүр нөгөө жиргэвч солихоос өөр аргагүй болсон. Иймэрхүү нөгөө болцсон, иймэрхүү хүндрэл болцсон байж идэг. Тэгээ мэс засал хийлгээд үр дүн гарахгүй. Иймэрхүү бас тохиолдлууд бас байдаг шүү. Хүмүүс бас тэрнийг бас ойлгох хэрэгтэй. Мэс засал хийлгээд тэр ерөөсөө үр дүнгүй болцсон гэсэн. Тэгэл хүний юмыг сонсоод бас өөрийгөө тэгж бас ойлгоод байдаг. Хүний бас нурууны өвчин бас адилхан байдгүй шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэг ийм 3 зураг байгаад байна. За тэгэхээр хамгийн ихний энэ зурган дээр бол зөөлөн эдийн зүлхийлт бол үүсч эхэлж байна, зүлхийж эхэлж байна. За энэ дээр бол зүлхийгээд бүр урагдл өгөөд эхэлсэн. Зөөлөн эд чинь мэдрэлээ шүргээд эхэлсэн байна. Хонгороо өвдөд эхэлсэн байна. Энэ үед бол эмчилгээ сайн хийгээд эмчийн зөвлөгөө аваад байх юм бол үр дүн гараад сайхан болчдөг. За тэгээд энэ үед тоохгүй бол бүр гэлэн шингийн ингээд бүлтэрж гарч ирээд эвэрхийлээд ийм асуудал бас үүсгэжтэй гэдгийг бас анхаарцгаагаарай. Тэгэхгүй бол энэ үе дээр ингээд тоохгүй явсаар тэгээд мэс заслын заалттай болгочвол тэгээд эмчилгээ хийх гэхэл эмнэлэг бараадаал үр дүн гарахгүй байна гэж мөнгө төгрөгөө зарцуулаад ингээд яваад байдаг. Тэгээд тэнд очиод ерөөсөө эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй байна гэж эмнэлэг болгон эмч болгон дээр очиж хандаал ингээд янз янзын юм туршаад угаасаа эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй байгаад тахтал тэгээд яваад байдаг шүү хүмүүс. Нурууны асуудал дээр ер нь ямархуу юм болоод байдаг юм бэ гэхээр за энэ эрүүл хэсэг бол энэ эрүүл зөөлөн эд гэдэг чинь одоо энэ үе хоёр одоо энэ ясны хооронд байгаа энэ зөөлөн эдийн
нурууны үеийг л хөдлөж идэг зөөлөн идэл байж байгаа шүү дээ, тий? Үе холбогч идэг. Тэгэхээр энэ бол хэвийн дэм бол иймэрхүү байдаг байна шүү дээ. Ингээд сайхан ухаа ягаан өнгөтэй. Ерөнхийдөө зурган дээр хүртэл ихээс их сайхан цайвар харагддаг. Тэгээд хэд их шахалтанд ороод ирэх юм бол энэ зөөлөн идэж нөгөө цайвар өнгөө алдаад хэд их нягтарсан тийм хар туяагод хар сүүдэр өгчдөг. За тэгээд энэ үеэс эхлээд захаасаа эхлээд энэ зүлхийлт болоод эхлэх юм бол ингээд захын хэсэг нь ингээд урагдлогдсон. Зарим эрентгийн зурганы ингээд харахаар эрентгийн имра зурган дээр харахаар үний зөөлөн ид ингээд голоороо ингээд зураас татсан юм шиг болцсон байдаг. Тэгтэл энэ юу илэрхийлж байгаа нөхөр энэ голоороо энэ урагдлог өөд сэмрээд ингээд язраад эхэлсэн байгаа гэж чинь. За тэгээд энэ байдлаас хүндрээд ирэх юм бол яг энэ шиг ингээд эвэрхийлээд эхэлдэг гадагшаа зүлхийгээд. За тэгээ бүр хүндэрчих юм бол ингээд зөөлөн дотор байгаа гээлэн шингэн эргээд ерөөсөн хэвийн байдлаар орох ямар ч боломжгүйгээр ингээд гооччихдаг. За тэгээд энэ яс ургалтууд байна. Тэгээд иймэрхүү асуудлууд бол бас байлдаг шохоожилт, яс ургалт гэдэг иймэрхүү хүндрэлийн асуудлууд бол бас байж байгаа. Тэгэхээр хүн болгоны нурууны өвчин адилхан нуруугаар нь хөшдөг, шилдэг, хөдлөхөд зовиртой байж идэг, тэ? Иймэрхүү шинж тэмдгүүд нь адилхан байж идэг л да. Тэгтэл цаад шалтгаан нь янз янз байдаг шүү. Зарим хүмүүсийн зүлхийлттэй байж байгаа, зарим нь урагдл болсон байдаг, зарим нь бүр хүндрээд эвэрхийлсэн байж байгаа, зарим нь зөөлөдийн хидих хатууралд ороод нэмгэрсэн байж байгаа энэ шиг. За зарим нь шохоожилт үүссэн, зарим нь бүр нөгөө шохоожилт хүндрээд бүр яс ургалт болоод иймэрхүү асуудлууд бас болчдөг шүү. Тэгэхээр хүн болгон өөр өөрсдийнхөө зовирыг бас бусдынхтай харьцуулж үзээд идэг. Хажууд байгаа хүмүүс чиний нуруу тэнд очиод тэгээ зүгээр болцсон юм уу? Тэгвэл би тэнд ч очив. Миний нуруу энд эмчилгээ хийлгээ зүгээр болчлоо. Чи ч гэсэн энд эмчилгээ хийлгээ эсвэл тийм юм уу? Эсвэл тийм барайч дээр очихвэл. Сүүлд ингээд сонсоод байхад л одоо ингээд нэг удаа бариад зүгээр болгочдөг хүмүүс гэл гараад байх юм. Тийм юм бол ерөөсөө байхгүй шүү дээ. Тэрнийг бас мэдэх хэрэгтэй. Ийм урагдл болцсон байгаа, ийм зүлхийлт үүссэн байгаа, ийм эвэрхий үүссэн байгаа энэ тохиолдлыг яаж нэг удаа барай зүгээр болох юм бэ? Мис заслын залттай байж мис засал хийгээд асуудлыг намжааж идэг, мис заслын асуудалтай болчиход байгаа тохиолдолд ч одоо тэгээд барай хийгээд зүгээр болгоно гэж л ойлгоод байдаг. Хүмүүс тийм биш шүү дээ. Тэрнийг бас анхаараарай. Тэгээд айлчгүй мис заслын залттай болчоогүй бол аль болохоор сэргэнцэх, уламжлалт, физик эмчилгээнүүд сайн хийлэг, эмчийн зөвлөгөө сайн ав. Тэгвэл нэг удаагийн барай хийдэг гэл нэг тим юм дээр очиод тэгээд өөрийгөө тоглоулаад яваад байдаг хүмүүс бас байж байгаа шүү. Эхний энэ зураг бол одоо имра зураг л байна л да. Энэ имра зурган дээр юу харагддгүй гэхээр яг энэ шиг ингээ зөөлөд одоо L4, L5 гэдэг энэ хоёр үе. Энэ хоёр үений завсар байж байгаа энэ зөөлөд ингээ зүлхийгээд харагдчихэв. За тэгээд L5, S1 гэдэг чинь энэ ахар сүүлний үе, S үе гэдэг ахар сүүлийг хэлж байгаа. Энэний завсар байж байгаа энэ үе. Энэ хоёр дээр ингээ зөөлөд чинь эвэрхийлээд ингээд гараад ирсэн байж байгаа юм асуудал. За тэгэхээр энэ дээр бол энэ улаанаар тэмдэглэсэн байна л да. Энд ингээд зүлхийдсэн байна гэд. За тэгэхээр энд юу болж байгаа нөхөр эн чинь бол ерөнхийдөө мис заслын заалттай болцсон. За тэгээд эмчилгээ хийгээд яг зовир намдаад байх юм бол тууштай эмчилгээ хийлгээд эмчийн зөвлөгөө аваад тэгээд өвдөхөөр нь биш, өвдөхөөс нь наан хурцлан сэргийлж улиралдаа юм уу эсвэл 6 сарда тогтмол эмчилгээ хийж ээж бас тодорхой хэмжээний үр дүн гардаг. Тэрнийг бас мэдэх хэрэгтэй. Хүмүүс ингээд нэг эмчилгээ хийчихээ зовир намдаад ирэхээр алга болчихдог байхгүй. Тэгэл нэг жил 2 жилийн дараа ирчээл нөгөөх нь өвдөд байна гэдэг эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй. Тэгэл мис засал хийлгэхээс өөр аргагүй тийм болчихдог. Тэгэхээр үр дүн гараад эмчилгээ хийлгээд үр дүн гарч байгаа бол тэр эмчилгээг бол ерөөсөө тууштай байнгын хийлгээд дээрээс нь сунгалтын засал сайн хийж явах хэрэгтэй. За тэгээд энэ үед зовир юу илэрдэг вэ гэхээр одоо энд ингээд дарагдл өгцөн зүлхийдсэн энэ эвэрхий чинь энэ мэдрэлийн судлыг ингээд дараад ирэхээр энэ мэдрэлийн зангилаа энэ хэсэг дээр одоо энэ будсан байгаа энэ ягаар болоо зурцсан ба шүү дээ. Одоо энэ яг энэ мэдрэлийн зангилаа энэ хонгоны эндээд хэсэг дээр энэ хонхор хэсэг байдаг л да. Одоо энэ хүмүүс нэг тариа хийдэг гэл яг тэн дээр бол маш их өвдөлттэй болчдөг гэсэн. Ингээл чилээл өвдөд идэг. Жохоо ингээл машин барай суугаад юм уу? Эсвэл жохоо суух, удаан ингээл зогсох, эсвэл хөвтөх гэл янз янзын тохиолдолд яг энэ хэсэгт ингээд өвдөд эхэлдэг. Энд өвдөд эхэлж байгаа энэ үед бол ерөөсөө мэдрэлчин бол дарагдал үүссэн байна. Мэдрэлийн дарагдал үүсээд нурууны чинь асуудал хүндэрсэн байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд энийг тоохгүй ингээд явах юм бол гуйны гадна талаар, дотор талаар, ар хэсгээр ингээд дахимаад дагаад бүр зарим тохиолдолд цавир хүртэл ингээд өвдөд идэг. Тэгэхээр тэр чинь бол гадна талаараа өвдөж гэнэ үү, араар өвдөж гэнэ үү, дотор талаараа өвдөж гэнэ үү, цавир өвдөж гэнэ үү гэдэг чинь аль мэдрэлийг яаж дарсан юм бэ гэдгээс бас шалтгаалдаг.
За тэгээд энэ байдал хүндрээд явсаар шилб рүү өвддөг, өсгөр рүү өвддөг, зарим тохиолдолд үлмийн өсгөө дээр гიშгэж чадахгүй болтол тэгээд өвдөд идэг шүү. Иймэрхүү болоод ингээд зовирлаад ирж байгаа хүмүүс бол байж байдаг. За над дээр нэг дээр ирж үзүүлж ирсэн хүн бол нэг ар хангаагаас ингээд ирсэн бүтэн машиныхаа ард дөрвөн хөлж ирж ирсэн. Тийм хүн хүртэл байж ирсэн. Ерөөсөө ингээд суухаар өвдөд идэг. Тэгэл дөрвөн хөллөл яолол ингээл ирж байгаа тийм тохиолдлууд ч хүрсэн байж ирсэн шүү. Нурууны ингээд мэдрэл дарагдал үүсэж эхлэх юм бол өвдөлт бол нэг энэ шиг юм зөөр аруул илэрч эхэлдэг байх нэ гэж хэлэх гээд байгаа. За тэгээд хонг руу өвдөж байгаа, гуй руу өвдөж байгаа, шилб рүү өвдөж байгаа ийм тохиолдолд заавал зайлшгүй эмчит хандаж эмра зураг авах хэрэгтэй. Эмчит хандаж зөвлөгөө заавал авах хэрэгтэй. За тэгээд хэд хүндэрсэн байх юм бол мессаслын заалттай болцсон юм уу? Яадсан юм байна гэдгийг заавал тодорхойлуулах хэрэгтэй. Тэгээ хонг руу өвдөдөд, гуй руу өвдөдөд энд үед тэгэл зарим хүмүүс энд тентхий блок гаргадаг, турникнээс зүүгддэг, эсвэл нурууны татлах хийлэгдэг гэл иймэрхүү эмчилгээнүүдийг шууд өөр дээрээ туршаад яваад байдаг шүү. Тэгэхээр нурууны асуудал гэдэг чинь блок гаргах, хүнд мушигдаг, татдаг, сунгадаг тийм эмчилгээнүүдийн зөөлөн идэж улам урагдал үүсчдэг. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд дур мэдээл, турникнээс зүүгдээл, савлаад байдаг. Яг л ингээл өвдөлт нэг юм жоохол ингээд сунгацчих юм бол зүгээр болчих юм шиг л тийм л өвдөлтүүд мэдрэгдээд байдаг л да. Тийм болохоор хүмүүс турникнээс зүүгдээл эсвэл ингээд нурууны татлах хийгээл уламд ордуулад байдаг. Тэрнийг бас анхаарад аль болохоор эмчид үзүүлээд эмра зураг бол хамгийн эхлээд бол заавал зайлшгүй авахулсан байх шаардлагатай гэж хэлэх гээд байгаа. Нурууны өвчин хүндрээд ирэхээр ямар асуудал болдог вэ гэхээр месцаслын заалт бол ингээд яригадаад эхэлдэг. Яг хөө миний тухайд бол уламжлалт физик авсарсан эмчилгээнүүд гоцоо хийдэг. Тэгээд над дээр ингээл месцаслын заалт яатсан байна. Би месцасл хийлгэхгүй уламжлалт физик эмчилгээ хийлгээд гайгүй болох тохиолдлууд байна уу гэж тэгдэг. Яг хөө тэр нурууны асуудал хэр хүндэрсэн эмчилгээ хийгээд үр дүн гарах боломжтой юм уу? Нурууны асуудлын хүндэрсэн хэлбэр ямар байгаа гэдгээсээ л хамаардаг ер нь. Тэгэхээр өвчин болгоныг зүгээр ингээл эмчилгээ хийгээл ингээд сайхан болгочдөг тийм гэж байхгүй шүү дээ. Зарим тохиолдолд бол тэгэл зайлшгүй месцаслын заалттай болсон бол хэлэхээс л өөр арга байхгүй. За тэгээ хит их өндөр настай месцаслын ая даахгүй тэгээ дээрээс нь цусны дах сахарыг хэмжээ ихсдэг зүрх судасны асуудалтай ингээд месцасл хийх гэсэн ч гэсэн месцасл хийлгэж болохгүй тийм нэг заалтууд бас байдаг л да. Месцаслын асуудлыг бас даахгүй. Тийм тохиолдолд аль болохоор тэгээд хөнгөвчлөх хэмжлэгээ дээр зөөрийг багасгах зорилгоор уламжлалт физик сэргээнцэх хэмжлэгээнүүд бас хийдэг. За тэгээ месцасл чинь бас тийм 100% бас нэг найдвартай бас юм биш үү? Би месцасл хийлгсэн ч гэсэн өвдөд байдаг хүмүүс бас байдаг. Тэгэхээр хүмүүс ингээл нэг автомашины юм уу сэлбэг солих гэж байгаа юм шиг л месцасл хийлгэхээр ирээдүйд ерөөсөө өвдөхгүй тэдэн жилийн баталгаатай ч юм шиг тиймэрхүү ойлгоод яваад байдаг. Месцасл хийлгээл цоо ирүүл болчихно л гэж ойлгоод байдаг. Гэтэл месцасл чинь зарим тохиолдолд 60%, 70% ч гэдэг юм уу иймэрхүү үр дүн гаргаж. За зарим тохиолдолд 100% сайхан үр дүн гаргаж иж болно. Гэтэл тэр чинь ирээдүйд дахиад нурууны өвчин үүсэхгүй, нуруугаар өвдөхгүй гэсэн ямар ч баталгаа биш шүү дээ. Амьдралын чинь хэв маяг хിവэрэ байнгын суугаа ажилтай байгаа л бол тэгэл нуруу ч ахаал өвдөнө. За тэгээ нэг юм уу 2, 3, 4 үеийн асуудалтай байгаа бол месцасл хийгээд ч бас үр дүн гарахгүй ч байх талтай байдаг. Бас тэрнийг бас анхаарцгаах хэрэгтэй. Тэгэхээр нэг иймэрхүү юмнууд бас байдаг шүү. Ер нь месцаслын тал дээр нурууны өвчний асуудал яригдж байгаа юм бол энэ булкат тариа, өвчин амдаах тариа гэж байдаг. За яг хит их өвдөлттэй яг зөөвөрлж өвдөөд маш их удцсан иймэрхүү хүмүүст бол яг өвчин амдаах тарианууд бас авдаг л да. Булкат тариа гэдээ бас хийдэг нурууны өвдөлттэй хэсэг рүү тариад өвдөлт намдаад ирэхээр үргэлжлүүлээ сайхан эмчилгээ хийлгээд явдаг. Гэтэл өвчин намдаах тариаг хийлгчээд хүмүүс ерөөсөө тэгээд өвчин зүгээр болчлоо гэж ойлгоод явдаг. Гэтэл тэр чинь өвчин зөөврийг л намдаах тариа болохоос биш цаад тэр уг шалтгаан тэр зөөлөдийн зүлхийлт урагдлыг чинь эдгийгээ зүгээр болгочихж байгаа юм биш шүү дээ. Хүмүүс тэрнийг бас анхаарахгүй л тоохгүй яваад идэг. Тариа хийлгчээл зөөвр намдангууд тэгээд алга болчихдог. Эмчилгээ хийхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй, эмчийн зөвлөгөөд авахгүй. Тэгэл нөгөө хүнд юм өргөө суугаа ажиллаа хийгээл ингээд тоохгүй яваад идэг. Тэгээ нөгөө өвчин намдаах эмний чинь үйлчлэгээ. За зарим хүмүүс 1-2 жилээр ингээд сайхан байдаг. Зарим хүмүүс чинь өвчин намдаах тариа хийлгчээд өөртөө анхаарад сайхан ингээд бүр сайхан болгож байгаа тохиолдлууд байна. Зарим хүмүүс өвчин намдаах тариа хийлгчээд тоохгүй алга болчихдог. Тэгээд өвчин намдаах эмний тарианы үйлчлэгээ гараад ирэхээр өмнөхөөсөө улам илүү өвддөг. Тэгэл нөгөө месцаслын заалттай месцасл хийлгэхээс л өөр аргагүй болчих.
зөөр намдчлаа сайхан болчлоо гэж нөгөө хүнд юм оргол улам нурууны урагдлын эрхийг улам хөндрүүлээл ингээл яваад байгаа асуудал ус байдаг шүү. Энэ өвчин намдаах энэ эм тарианд бас хэд болгоомжтой бас хандах хэрэгтэй. За өөрийг л намдааж байгаа болохоос биш цаад тэр өвчний уух шалтгааныг бол арилгаа зүгээр болгочдөг юм биш шүү гэж хэлэх гээд байгаа. Нурууны өвчтөй хүмүүс ер нь юун дээр анхаарч явах хэрэгтэй юм бэ гэхээр хэд хэд өвчин зүйл бас байна л да. Хамгийн түрүүнд энэ амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж. Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол энэ нурууны өвчнөөс бол сална гэж бол хизээч байхгүй ерөөсөө. Таны тэр суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдaltaй, хитгчинтэй, таргалтай, хүндчинтэй. Тэгээ нөгөө хүнд юм өргөдөг, байнгын зогсоо ажил хийдэг. Иймэрхүү амьдралын хэв маягаа солихгүй бол ядаж дасгал хөдөлгөөн хийж, сунгалтын засал хийдэг иймэрхүү байдлаар ядаж жингээ хайж турахгүй бол тэр нурууны өвчин бол сална гэж бараг л байхгүй. Нурууны өвчнөөсөө сална гэж. За тэгээд дэмчилгээний үед шууд тэр нурууны татлаг хийдэг гэх. За тэгээ иймэрхүү юмнуудаас бас сэргийлэх хэрэгтэй, анхаарах хэрэгтэй. Нурууны татлаг хийлгээл улам дордуулаад хөндрүүлээд байгаа. Ер нь бол сүүлд бол тэр нурууны татлаг гэдгийг баг эмчилгээнд хийхэ болцсон. Яг өөрийн жингээр тэр нэг уруугаа харуулад хөлөөрөө ингээд дүүшлэгдээ тийм нурууны бас сунгалтын бас орнууд байлаа. Нурууны татлаг гэдэг чинь физикээр шууд зориуд дээр хүчээр татж байгаа юм. Нурууны сунгалт гэхээр өөрийн биеийн жинг ашиглаж татж байгаа тийм хоёр ялгаатай юм байгаад байна шүү дээ. Тэгэхээр нурууны татлаг гэл нэг юм нэг орон дээр хөвтүүлээд хоёр тийш нэгэ сунгуулаад ингээ хүчээр сунгуулаад татуулаад байна. Тэр бол одоо мараг эмчилгээнд хэрэглэгдэхэ болчиход байгаа юм. Ерөөсөө улам хөндрүүлдэг гэж. За тэгээд дараад нь анхаарах зүйлүүд нь бусдын эмчилгээг өөр дээрээ турших гэж. Тэр нэг ийм эмчилгээ хийсэн байлаа. Эсвэл фэйсбүүкээс юм уу тийм юмнаас нэг янз янзын юм сонсоод шууд өөр дээрээ туршаад эхэлчихдэг. За эсвэл тэнд нэг хүн тэгцсэн байна. Тэрэн дээр очиж би бариулъя. Эсвэл тийм эмчилгээ хийлгээ сайхан болж байна гэнгээл ингээл явдаг. Хүн болгоны эмчилгээ, хүн болгоны өвдөл зөөр адилхан биш. Тэгэхээр заавал эмчид үзүүл, MRI зураг авахул минь надад энэ өвдөл зөөр байна. Эннээс одоо гарахын тулд би ер нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бас заавал сайхан зөвлөгөө авч иж өөртөө хэрэглэх хэрэгтэй. Эмчилгээ янз янзын юмыг бас туршиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй нурууны байдлыг мэдэхгүйгээр MRI зураг байхгүй, эмчийн зөвлөгөө байхгүй тэгэл дур мэдээл хүн хүний сайн гэсэн болгоныг тэгэл туршаал ингээл яваад байдаг. Тэр чинь бол нурууны өвчнийг өвдөл зөөрийг арилгах гэхээс илүү улам хөндрүүлэх хэрэгслийг л бас үүсгэж идэг шүү. Тэрнийг бас бодож анхаараарай. За тэгээд түрүүний хэлсэн тэр нэг байруулаад зүгээр болгодог гэдэгт итгэх гэдэг. Одоо тийм юм гэж бол хааж байхгүй шүү дээ. Тэр нурууны зөөлөн идэгдэг юм чинь бас тийм амар нөхөнд өлчдөг. Барайл нөхөнд өлчөөл зүгээр болчдөг. Эвэрхийн мис заслал хийгээ зүгээр болгох чадахгүй шахуу байгаа юм ганц барай зүгээр болгочдөг юм гэж хаана байх вэ? Тийм юмд хүмүүс бас итгээд байх юм бас. За тэгээд эмчилгээ хийгээд бүрэн дүүрэн эдгэрлээ гэж бас зарим хүмүүс ойлгоддаг. Давтан эмчилгээ хийх хэрэгтэй. Нурууны дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Удаан хугацааны тууштай арга хэмжээ байж энэ нурууны өвдөл зөөвөөс бас тодорхой хэмжээнд салж ангиж ирч чаддсан шүү. Тэгэхгүй бол тэгээд нэг эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрчлээ. Өвчин намдах тариа хийлгсэн төдийгөр л бүрэн эдгэрчээд байна гэж ойлгоод байдаг. Тэр бол ерөөсөө хамгийн буруу юм аа. За тэгэхээр өнөөдрийн ярьсан сэдэв бол энэ нурууны өвдөл зөөвөртэй холбоотой. Нурууны өвдөл зөөврийн шалтгаан ер нь ямар байдгийг, тэр нь тохиолдож байгаа асуудал юу байдгийг, анхаарах зүйл юу байдгийг, эмчилгээ яах ёстой юм гэдэг талаар бас та бүхэн тодорхой хэмжээнд ойлголт өгөх гээд өнөөдрийнхөө бичлэгийг бэлдэж бас ярьлаа. Та бүхэн энэ нурууны өвдөл зөөвөртэй холбоотой асуух асуултууд бас санал сэтгэгдлүүд байвал доор коммент хэсэгт заавал үлдээж өгөөрэй. Би бас тодорхой хэмжээнд бас дараагийн дугаард бас асуусан асуултанд чинь бас хариулъя гэж бодлоо. Энэ манай монголчуудын дунд энэ нурууны хөвчлөл гэдэг бол хамгийн их л тохиолдоод байгаа өвчлөлийн нэг болчиход байна шүү дээ. Нэргэн тойронд байгаа, гэр бүл байгаа хүмүүсийн бас тодорхой хэмжээнд ер нь бол нийтлэг л өвчин болчиход байгаа. Тийм учраас бас энэтэй холбоотой асуух асуулт, санал бодол юу байна? Тэр талаараа бас энэ доор коммент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Дараагийн дугаарт бас аль чадхаараа хариулъя. За тэгээд өнөөдрийн сэдвтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн зөвлөгөө мэдээлэлд бас ямар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсэж байгаа тэр талаараа бас коммент хэсэгт бичээрэй. Тэгээд цаашид зөвлөгөө мэдээлэлтэй маань хамт байхыг хүсвэл суугт маань subscribe бас дараарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.